энэ бичлэгээрээ би амьдралд хамгийн чухал зүйл маань юу вэ? Яагаад хамгийн чухал юм бэ? Тэгээд ямар даваанууд тулгардсан юм бэ? Тэгээд тэр даваануудаа яаж тэмцэх вэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодлоо. Юуны төрөнд та нарт нэг тийм мэдрэмж төрдгөө. Одоо амьдралд ингэж юу ч мэддэхгүй. Одоо тийм юу ч ойлгомжгүй. Одоо амьдралын утга учир нь мэддэхгүй. Тэгээд яаж аз жаргалтай, яаж сэтгэл дүүрэн амьдрах ёстой нь мэддэхгүй. Надад л тийм үе зөндөө байдаг байсан. Тэгээд одоо тийм гүн хямралын үеэр нэг л тийм өдөр болгоо нэг хэвийн юм шиг одоо хаашаа явж байгаа, юуны төлөө амьдарч байгаагаа ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө цаанаасаа нэг юм дутагтаад, цаанаас нэг юм шаардаад, гэтээ юу гэдгийг нь юусэн мэдэхгүй. Тэгээд амар завгүй тэгэл амар их юм хийж байгаа мөртлөө хаашаа ч яваагүй юм шиг нэг тийм мэдрэмж. Тэг яг ингээ хязгааргүй одоо огторгоо төсөөлж үзэх юм бол бид нар бол амар өчүүхэн тоосон зар. Одоо хязгааргүй цаг хугацаа, хязгааргүй орон зайны хувьд бол бид нар өчүүхэн цэг. Одоо хэр өчүүхэн бэ гэдгийг бид нар бүр төсөөлж чадахгүй. Одоо бидний хувьд өт бүр амар өчүүхэн байгааг бодоод үзэхэд одоо сансар огторгоон хувьд бол бид нар бүр үнэхээр тэр өтнийх нь өтийн өтнүүд гээд бүр ингээ яваалаа гэсэн. Тэгээд бас цаг хугацааны хувьд ч гэсэн тийм. Тэгээ бодохоор угаасаа энэ амьдралд ер нь бол цаанаасаа нэг тийм энэ яг ийм байх ёстой гэсэн утга үнэхээр байгаагүй хаа гэж бодож байна. Гэхдээ тэгээд бас ер нь ийм хэмжээнд бодоод үзэхээр угаасаа юу хийж яваа, яагаад явж байгаа, тэгээд хаанаас ирснээ ч мэдэхгүй. Ер нь тийм хавхуул шиг гэж хэлж болно. Тэгээд дээр нь хүн гэдэг чинь угаасаа айгу тийм нууцлаг амтэг гэх юм уу? Хүнийг ойлгоход маш хэцүү. Одоо машин гэхэд бол жишээ нь мануалтайгаар ирдэг те. Яаж хэрэглэх вэ? Машин юуны тулд вэ те? Тэгэхэд хүнийг бол ямар ч тийм мануал байгаагүй. Тэгээд ер нь бас иймэрдүү мэдрэмжээс болоод би бүр дотроо бараг тэгэж одоо бараг бурханд гомдолдог байсан гэх юм уу? Надад ерөөсөө ингээ юу ч хэлж өгөхгүй байна. Би одоо юу ихээ мэдэхгүй байна гэж айхан гомдлсон гэж хэлж болно. Зүгээр л нэг харахад шидэгдсэн юм шиг мэдрэмж. Юу ч мэддэхгүй. Тэгээд ийм ямар ч хариултахгүй хороод л хэд одоо би хариулт хайжсэн гэж баг хэлж болно. Гэхдээ үүнийгээ дагаад бид нар ер нь бол маш их эрх чөлөөтэй гэж болж байна. Бид нар үнэхээр хүсэх юм бол юу ч хийж болно. Бид нар бас өөрсдийнхөө эзэн нь авах хэрэгтэй. Одоо ийм их эрх чөлөөг дагаад мэдээж айдас төрж магадгүй. Гэхдээ бид нар ерөөсөө айж хулчихгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо ямар нэгэн далдын хүч юм уу бурхан руу хандрах бол баг зэргийн айж хулчиж байгаа хэрэг гэж би бас боддог. Гэхдээ хүмүүс бол энэ дээр санал нийлэхгүй байх л та. Тэгээд миний хувьд бол утга учир бол зөвхөн энэ дэлхий дээр те хүн төрөлхтөн байгаль дэлхий зүгээр л дотоод ертөнцөөр суурилсан тийм утга учирыг бид өөрөө бий болгоод тэрнийхээ төлөө амьдрахад бол амьдрал хангалттай утга учиртай байна. Тэгээд тэрэнд бол бурхан биднийг ерөөсөө ямар ч буруудах чи дутуу амьдралаа гэсэн эрх байхгүй гэж бодож байна. Тэгэхээр миний энэ асуултны хариулт бол ерөнхийдөө айгүй жоохон практикл талтай байх баха. Тэгээ ер нь амьдралыг яг байгаагаар нь харсан гэж хэлж болно. Тэгээд үүнд бас ерөнхийдөө цор ганц хариулт хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд би ерөнхийдөө тэрэндээ ингэж хариулсан юм аа. За тэр хамгийн чухал зүйл маань бол өөрийнхөө дотоод ертөнц сэтгэлийн гүндэх очоо бодит болгож илэрхийлэх нь энэ хорвоогийн хамгийн дээдийн жаргал утга учир нь юм аа гэж би хариулсан байдаг ч гэжтэй зүгээр би тэгж бодож байна. Тэгээд яагаад хамгийн чухал юм бэ гэдгийг би сүлд тайлбарлана. Гэхдээ би энэ хариултаа жоохон тайлбарлая гэж бодлоо.
Ер нь бол хүний дотор дээд хүн болон одоо доод хүн гэж хоёр одоо ухамсар байдаг юм шиг санагдаг. Одоо дээд ухамсар маань бол одоо дээд хүн маань бол дээд ухамсар юм уу? Одоо сэтгэлийн гүндэх оч гэж би одоо хэлж байгаа. Эсвэл одоо цэнхэр шувууч юм уу? Яаж төсөөлж болно? Тэгээд бид нар ер нь ямар нэг юм хийж байхдаа одоо энэ дээд хүн нөө доод хүн нөө гэдгийг ерөнхийдөө дотроо мэдчихийдэг одоо гэж бодож байна. Одоо альных нь дуу хоолой юм бэ гэдгийг бид нар ерөнхийдөө мэдчихийдэг. Тэгээд одоо энэ сэтгэлийн гүндэх одоо очоо дагаж тэрнийгээ одоо сэтгэлээ дагаж хийсэн зүйлүүд маань одоо бидрийг аз жаргалтай болгодог. Одоо бидрийг амьд байгаа юм шиг санагдуулдаг. Бид нар өөрийнхөө байдаг, өөрийнхөө доторх зүйлийг тэр бодож явдаг зүйлээ илэрхийлдэг. Тэгээ энэ маань үнэхээр одоо гүн таашаал өгдөг. Бүр одоо нүдэнд хүртэл одоо цаг басдаг. Бид нар ер нь энийг ер нь зөндөл одоо бусад хүмүүстээр болон өөртөө харж мэдэрчээсэн баха. Сайн бодоод үзвэл. Тэгээд энэ бол бүр үнэхээр үгээрч зүрлэшгүй гоё мэдрэмж гэж бодож байна. Тэгээд заримдаа энэ нь үнэхээр заримдаа гэж ер нь их ихтэй энэ нь үнэхээр маш богино хугацааны зүгээр мөчлөг байдаг. Тэгээд тэр үед нь тэр зүйлээ шууд барьж аваад дагаад явах нь үнэхээр зүйтэй. Тэгээд бид нар бол энэ зүйлээ дагж явахдаа бусад ямар ч зүйл байсан тэрнээс айх хэрэггүй баха. Тэр очоод дагаад тэгээд ямар нэгэн асуудлууд гарсан ч гэсэн ерөнхийдөө бидний төсөөлж байгаагүй газар хаалганууд онгоох болно. Тэгээд энэ нь бас би Жозеф Кэмпбеллийн одоо утга зүйн профессор одоо методологч буюу одоо домог судлаач хүний хэлсэн одоо follow your bliss гэж үг байдаг. Одоо тэрнээс айгүй их урам авсан гэж болно. Одоо follow your bliss гэдэг нь тэр bliss гэдэг зүйлээ одоо даг гэж байгаа. Тэр bliss гэдэг нь одоо тэр жаргалын дээд сэтгэлийн гүндэх оч гэж би тодорхойлж байгаа. Тэгээд тэр зүйлээ ерөнхийдөө хийхэд хүн яг тийм чамааг үргэлж хүлээж байсан юм шиг тийм зам харгуун дээр гიშгэж явж байгаа юм шиг санагддаг. Яг л чиний амьдрах ёстойсэн амьдрал шиг чинь санагддаг хаа. Одоо тэгээ энэ маань бол одоо хүний хувьд бол өөр байдаг. Зарим хүн бол одоо шудраг гэсний төлөө төрсэн байж магадгүй. Зарим хүмүүс нь урлагаар гоо сайхныг хүмүүст харуулах гэж байсан байж магадгүй. Зарим хүмүүс одоо инэрэнгүй сэтгэлийг энэ дэлхийд түгээх гэж төрсэн байж магадгүй. Харин чиний тэр зорилго чинь юу вэ гэж би асуумаар байна. Чи энэ хорвоод энэ хүн төрлөختөнд ер нь яг юуг бэлгэлмээр байна вэ? Тэгээ миний хувьд бол энэ яг би бүхнээ зориулах тэрл зүйл. Одоо өдөр тутмын одоо 9-50 хоногийн хийдэг офисын ажлыг ерөнхийдөө урт хугацаанд би энэ зүйлээр солихыг хичээж байгаа юм аа. За тэгээд яагаад үнэхээр хамгийн чухал юм бэ гэдэг тухай ярмаар байна. Яг энэ зүйлээ олоход бол одоо хэрэг цаг орохыг би бол мэдэхгүй. Би ч гэсэн одоо тэр зүйлээ мэдэхгүй өөрөө хайж байгаа гэж хэлж болно. Магадгүй 5, 10, 20 бүр бүх амьдралын туршиж энэ зүйлээ хайж магадгүй. Гэхдээ ер нь бол тэгсэн ч хамаагүй. Би бол энийгээ заавал олох болно. Тэгээд эсвэл би болгоно. Тэгээд энэндээ бүх амьдралаа зориулна. Надад бол энэ ийм л үнэхээр чухал зүйл гэж хэлж болно. Тэгээд энийг бас зүүрлэх юм бол одоо сүүлийнхээ хатгалтаараа одоо бүхнээ өгөөд өгч байгаа зүгийн шиг гэж үнэхээр зүүрлж олно. Тэгээд яг энийг бодоод үзэхээр одоо дайны талбарт эх орныхоо төлөө одоо бүхнээ зориулж байгаа өгч байгаа баатар ир шиг ч юм уу цаанаа л нэг тийм үнэнч чин үнэнч гайхалтай сайхан тийм утга учирыг агуулж байдаг. Тэгээд ер нь бодоод хахад бид нар угаасаа л бүхэл амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар зовдөг байх. Энэ бол факт гэж бодож байна.
Харин яг юунаас олж юуны төлөө яаж зовх вэ гэдэг нь л ерөнхийдөө бидний гарт байдаг баха. Тэгээд ер нь хүн бол зовлонгоос цугтаадаггүй. Харин утга учиргүй зовлонгоос л цугтаадаг гэж бодож байна. Жаргалтай газар хүн тогтцдгүй гэдэг үг байдаг. Тэр баг үнэн баха. Тэгээд бас 80-20-ын дүрм гэж сонссон байж магадгүй. Одоо ямар нэгэн ажлын ч юм уу үр дүнгийн 80% нь нэг тийм 20% хамгийн чухал зүйлээс нь хамаардаг. Тэр үр дүнгийнх нь 20% нь үлдсэн тэр 80%-ийн одоо бага үр дүнтэй жижиг зүйлүүдээс хамаардаг гэдэг ийм дүрм байдаг. Харин миний хувьд бол энэ бүр 80-аас ч их гэж бодож байна. Бүр үнэхээр 99% ч юм уу тий. Одоо энэ зүйлээ л олцсон байхад бусад бүх зүйл учраа олно гэж бол би бодож байна. Тэгээд энэ бол яг л одоо compound interest шиг одоо урт хугацаанд ингэж улам үржиж явах хамгийн өгөөжтэй зүйл гэж бодож байна. За энэ маань яагаад үнэхээр 99% чухал зүйл вэ гэдэгт яагаад гэвэл энэ бол зөвхөн тэр одоо сэтгэлийн очиж биш амьдралын бусад хэсгүүдэд нөлөөлдөг гэж бодож байна. Одоо жишээ нь гэр бүл, найз нөхөд ч юм уу. Одоо чамайг тийм амар жаргалтай тэр очоо хөөгөөд юм бүтээгээд хүссэн зүйлээ хийгээ явахад чи ер нь бараг цаанаасаа ингээд аура ялгаруулна гэж хэлж болно. Тэгээд тийм аз жаргалтай байхыг чинь болол гэр бүл болон найз нөхөд ч хараад бас аз жаргалтай болно. Энэ бол халдвартай энерги гэж бодож байна. Тэгээд чи ийм жаргалтай байгаа болохоор ер нь гэр бүл найз нөхөдөө илүү их сайн сайхныг бүтээж өгөх тийм урам зоригтой байна гэж бодож байна. Энэ маань бас эрүүл мэндэд хамаатай гэж бодож байна. Яг гэвэл ерөнхийдөө сэтгэл зүйн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд хоёр бол айгүй тийм уялдаа холбоо ихтэй байдаг гэж бодож байна. Одоо хүний сэтгэл зүйн муудаад одоо гүн хямрах ч юм уу, стресстэй үед бол бидний бие өөрсдөө айгүй суларч айгүй тийм сул дорой болж эхэлдэг. Бас бид нар биеэ тортохгүй одоо дасгал хийхгүй ч юм уу, хоолонд муу идвэл бас сэтгэл зүйн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг. Тэгээ энэ болохоор бас сэтгэл зүйн эрүүл мэндэд биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Ерөнхийдөө тийм энергиэр дүүрэн байлгах зүйл гэж бодож байна. Бас ерөнхийдөө энэ бол айгүй тийм сэтгэл татам шинж чанар гэж бодож байна. Ер нь тэгээд тийм өөрийнхөө байгаа тэгээд тийм нэг зоригтой үнэнч тийм passionate хүмүүсийг харахад бол цаанаасаа л нэг өөр байдаг. Тийм болохоор энэ бол баг хань ижлээ олоход бас хамгийн чухал шинж чанар гэж бодож байна. Ер нь бусад одоо юу гэдэг царай, мөнгө, мэдгүй томнууд тэдрээс хамаагүй чухал шинж чанар. Ер нь мөнгө бас ярьснаас мөнгө ч гэсэн ерөнхийдөө өөрөөхөө шийддэг гэж бодож байна. Ерөнхийдөө чи тэр зүйлээ хийгээд явхад хүмүүс бол чиний хөдөлмөрийг үнэлнэ. Үнэхээр чи тэр хийж байгаа зүйл чинь сэтгэлийн чи гүнээс гарч байгаа бол хүмүүс тэрийг чи ойлгоно гэж бодож байна. Тэгээ тэрийг чи үнэхээр ойлгож тэр гоо сайхныг харсан хүн бол ямар ч мөнгө төлөхөд бэлэн байдаг баха. Тэглээч ер нь энэ зүйлээ одоо араас нь яваад эхлэхэд бол мөнгө нэг хамаарлахгүй болдог гэж бодож байна. Ерөнхийдөө байр, хоол ч юм уу тийм наад захын хэрэгцээгээ хангаж хахад. Тийм ийм ерөнхийдөө чухал нөлөөтэй зүйлүүд гэж хэлж болно. Тэгээд ер нь бол хүмүүсийн өдөр тутмын одоо 9-5 хоорондох офисын ажлын одоо хүмүүс одоо тиймэрхүү ажилдаа гацаад тэгээд ер нь тэр доторх хүн юм уу тэр доторх очин жоохон унтардын юм шиг санагдаг. Гэртээ ирээл, зургатаа үзэл, фейсбુક авахаал тэгэл жоохон юмнууд дээр хэрэлдээл ямар ч хэрэгцээгүй гэх юм уу. Тэгэл өөрийгөө бос жоохон горгоонд нь хайна. Ер нь бусдыг ч гэсэн горгоонд нь хайна. Тэгэл нэг жижигхэн таашаалуудаасаа
аз жаргал авч амьдардаг гэх юм уу. Тэгээд амьдрал талархаа болдог. Тэгэл нэг тийм сөрөг энерги ялгарсан, нэг тийм амьдралаас зүгтаасан хүн болж хувирах юм шиг санагдаг. Тэгээ энэ цикл маань давтагтаал явдаг. Тэгээд энэ цикл маань давцаар ер нь хүн бол багаар ухдаг нэг өдөр. Ингээд бодохоор ер нь амьдрал амар богинохон. Чамаа ер нь өөрөө юу ч мэдээгүй ингээд ангаагаад явж байгаа чинь бүх зүйл чинь одоо чамаас явж одсон байх болно те. Яг энэ чигээрээ ингээд зүгээр л урсгалаараа яваад ах юм бол ер нь хаана хүрэхийг чи төсөлж чадах уу? Энэтэй холбоотой би Брони Вэр гэдэг нэг Австралийн совлогчийн талаар ярмаар санагдлаа. Одоо түүний бичсэн ном. Тэр эмэгтэй маань одоо амьдралд нь 3 сар орчим үлдсэн хүмүүсийг асардаг байсан. Тийм совлогч байсан юм байна. Тэгээд одоо тэр эмэгтэй бол одоо өгөх гэж байгаа хүмүүсийн хамгийн том 5 харамсал гэдэг ном бичсэн байдаг. Тэгээд тэр 5 харамслынх нь номер 1 харамсал нь бол бусдын хүлээлтээр биш, харин өөртөө үнэн ч амьдрах тийм зөрөгтэй байсан ч болоосаа гэдэг харамсал байдаг. Тэгээд энийг бодохоор бас үнэхээр харамсалтай. Ер нь яагаад заавал тий үхлийн гүн харавхаа хацал руу ширтэж бид нар энэ амьдралынхаа зорилго өөрийнхөө дотор хүнийг ойлгох ёстой юм бэ? Бодоод үзэхээр бүр үнэхээр тэнэг, үнэхээр хутгагүй. Чи бол чи өөрөө л шүү дээ. Тэ? Өөр хинч биш. Чамайг чи байлгахад ер нь хэрэг хугацаа шаардлагатай юм байна. Заавал 3 сар дутуу байхад чи энийг ойлгох ёстой юм уу, тий? Тэгээд ер нь хамгийн харамсалтай нь хүмүүсийн одоо 99% нь ингэж л хүн. Одоо чиний мэддэг амар гоц авьяастай ч юм уу, тий? Тийм тэгж боддог хүмүүс ч гэсэн ерөнхийдөө ихэнх нь тэгэл хүн. Бас чи өөрөө ч гэсэн ингэж өгч магадгүй. Ийм харамсалтай байна. Ер нь өөрөө төсөөлөд үзтээ. Одоо амьдрал чинь ингээд 3 сар үлдсэн байна гэж төсөөлье. Чи ингээд эмнэлгийн орон дээр хэвтэж явахдаа эргцүүлж бодно. Би үнэхээр бүх зүйлээ өгсөн үү те амьдрал. Надад харамсах зүйл байна уу? Тэр үед л тэгэх байж дээ гэсэн гашууд л бити автаасаа гэж хүсэж байна. За тэгээд ямар ерөнхийдөө тэгж өөрийнхөө амьдрахад одоо ямар асуудлууд тулгардаг вэ гэх юм бол одоо зарим нэг зүйлээс нь дурдвал одоо сошиал медиа юм уу одоо бусад хүмүүсийн бодол гадаад дуу чимээ гэж хэлж болно. Бид нар ер нь сүүлийн үед одоо технологийн хөгжлийг дагаад ер нь бид нар яг зөвхөн өөрсдөө сууж цагийг өнгөрөхөө ер нь болсон гэж хэлж болно. Заавал нэг тийм хоосоо орон зайгаа нөхөх гээд байдаг. Ерөөсөө яг ингээд зүгээр л мөрөөдөд суух тийм цаг баг байхаа болсон гэж хэлж болно. Тэгээд өөрийгөө айгүй их бусад хүмүүстэй харьцуулдаг ч юм уу те. Өө тэр хүн ийм гоё тийм байшинтай байна. Өө баалыгаар аялж ин ч гэх юм уу. Тиймэрдүү зүйлүүд бидрийг иймэрдүү юмнаас айгүй их сатааруулдаг юм шиг санагддаг. Тэгээ бусад хүмүүс бас бидний амьдралд бас амар их нөлөөтэй байдаг. Ер нь хүмүүс бол ээж аваахаа хүссэн амьдралыг л амьдарч байгаа гэж хэлж болно. Эсвэл найз нөхдийнхөө ч юм уу. Эсвэл нэг тийм өөрийнхөө би тийм байх ёстой гэсэн ойлголтоор амьдардаг. Би тийм баймаар байна биш, би тийм байх ёстой гэсэн юмар. Бас тэгээд айдас бол маш их нөлөөтэй. Ер нь тэр одоо би одоо хөгжим дуртай байлаа гэхэд тэр хөгжмөө ихэд одоо хүмүүс юу гэж бодох юм болоо? Би ер нь амар их алдвал яах вэ? Би ер нь авиасгүй байвал яах юм бэ? Эсвэл одоо яаж эхлэх юм бэ? Хаанаас нь эхлэх юм бэ? Юу хийх юм бэ? Зэрэг иймэрхүү олон айдсууд төрдөг. Бас нэг
чухал ойлголт бол эсэргүүцэл гэдэг ойлголт гэдэг. Би энийг War of Art гэж Стивен Пресфилдийн номоос уншиж сурсан. Энийг ойлгоход бол ерөнхийдөө ингийн одоо дээд хүний чинь хийх гэж байгаа бүх зүйлийг нь эсэргүүцэж байгаа тэр доод хүний илэрхийллийг одоо эсэргүүцэл гэж ойлгож болно. Одоо энэ эсэргүүцэл гэдэг зүйл бол яаж хийж агаад ямар нэг байдлаар чамайг хуураад ч юм уу те янз бүрийн шалтгаан гаргаж байгаа ч юм уу заавал чамайг залхууруулж байгаа ч юм уу чиний дээр хийх гээд байгаа зүйлийг ерөөсөө хийлгэхгүй хичээдэг. Одоо би жишээлбэл энэ бичлэгийг хийхэд гарсан жишээнүүдээс дурдах юм бол одоо хамгийн наадах нь зүгээр л анханаас эхлэхэд амар хэцүү байсан. Ер нь яг юуны тухай ярих юм бол хүмүүс наваа сонсох болов. Эсвэл тэгээд одоо нэг ганц хоёр найзтай хэлгээ зарим нь одоо жигээр юу солиороод байгаа юм бэ гэж бол хальт хэлсэн. Гэхдээ яг бүрэн ойлгоогүй болохоор тэгэж хэлсэн байхаа л гэж бодож байна. Тэгээд бас ерөөхдөө одоо энэ сэдвийн талаар ярихад миний одоо уншсан номнууд ерөөхдөө англи дээр болохоор монгол хэл рүү хөрвүүлээд айгу хэцүү санагдсан. Тэгээд тийм болохоор би бас өөртөө ингэж шалтгаан гаргаж ирсэн. Би энийг угаасаа яг монгол дээр яг хүмүүс ойлгохоор хийж чадахгүй хаа ч юм уу тийм янз бүрийн байдлаар эсэргүүцэл бол илэрдэг. Тэгээд энэ ойлголтыг ойлгох бол айгүй чухал гэж бодож байна. Би магадгүй дараа нь нэг бичлэгэн дээрээ энэ номны тухай ерөнхийдөө ревю хийж магадгүй гэж бодож байна. За тийм ийм асуудлууд ерөнхийдөө байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр өөрийнхөө хамгийн чухал зүйлийг олох талаар ерөнхийдөө миний бодож байгаа бодлоодоос бас хуваалцъя. Тэг нэгдүгээр ерөнхийдөө энийгээ ерөнхийдөө их хөдөлмөр шаардсан урт хугацааны тэгээд өөртөө айгүй их тулж ажилласан одоо хүнд хөдөлмөр шаардсан ажил гэдэг одоо хүлээлттэй байх нь зүйтэй баг. Энэ бол айгүй амархан олдох зүйл биш баг. Ихэнх хүнд бол айгүй их өөртөө тулж ажилласан ер нь их алдаж онсон тийм л процесс шиг харагдах баха. Ер нь тэгээд өөрийгөө сайн мэддэг хүн бол ер нь цөөхөл гэж бодож байна. Одоо өөрийнхөө сайн муу тал одоо айдас тэгээд тэр зүйлээ хөөхөд ямар даваанууд байгаа гэдгийг ойлгох бол хамгийн чухал. Бас одоо хүн болгонд ерөнхийдөө өөрийнх нь үн цэнтэй чухал гэж бодсон одоо тийм value-нууд байдаг гэж бодож байна. Үн цэн одоо зарим хүмүүст жишээ нь гоо сайхан, зарим хүмүүст эрх чөлөө, зарим хүмүүст одоо мэдлэгч гэдэг юм уу тийм байдаг. Хүн бол тэрийг өөртөө ерөнхийдөө баг тодорхойлох нь айгүй хэрэгтэй гэж бодож байна. Одоо жишээлбэл хамгийн топ 10 тийм value-га гаргаад тэгээд тэдрээгээ бас хамгийн чухал нь айл юм бэ гэдгийг одоо дис дараагаар нь зааж өгвөл тэр бол айгүй хэрэгтэй. Яагаад гэвэл одоо дараа нь ямар нэг юм хийхэд бол тэр чиний одоо үнэлдэг чагсаалтанд одоо үн цэнтэй гэж боддог value-тай ч ерөөсөө ямар ч хамааралгүй юм байх юм бол тэр зүйл бол зүгээр цагийн гарц гэж чи өөрөө ойлгож болно. Харин тэр зүйлтэйгээ айгүй оновчтой тэр зүйл ихэд дагуу байх юм бол чиний яг хийх ёстой зүйл гэсэн үг. Бас энийгээ дагаад одоо хүн өөрийнхөө байглаас заяасан даваа талуудаа ерөнхийдөө мэд хэрэгтэй авах гэж бодож байна. Одоо жишээлбэл миний хувьд би одоо ерөнхийдөө тоомонд гайгүй ч юм уу ерөнхийдөө сэтгэх тал дээр гайгүй, юмыг ойлгохдоо гайгүй. Энэ бол миний даваа тал Тэгээд хүн энэ одоо хамгийн чухал гэж бодсон зүйлээ өөрийнхөө хамгийн сайн одоо авьяас давуу талаа хооронд нь нийлүүлээд яг өөрийн гэсэн тийм зүйлэл ерөнхийдөө олоод ажиллах нь чухал байна. Тэгээд бас энэтэй холбоотой сэдвүүд энэ талаар ярив. Одоо алсын хараа бол айгүй их чухал. Одоо Эйфелийн цамхыг барьж байгаа хүн бол би яг одоо ийм барина гэсэн тийм алсын хараатай байж ижил мэдээж барьсан байж таараа.
тэрнтэй адилхан хүн бол ер нь алсын хараатай байх ёстой гэж бодож байна. Тэгээд алсын хараатай байснаар хүн яг тэрнийхээ төлөө ажиллахад одоо хамаагүй амар болдог гэх юм уу. Одоо хүний гүн хухамсар хүртэл тэр алсын хараагаа дотроо шингээсэн. Тэгээд чамааг одоо ерөөсөө хичээгээгүй үед чинь хүртэл зүгээр л усанд орж явах үед чинь чиний алсын хараа чинь одоо тархинд чинь байгаа цагт дотроос чинь ингээ янз бүрийн санаанууд ундарч гарч ирэх баг. Тэгээд үүнээс гадна бас айгүй олон шалтгаанууд байгаа. Тэгэхээр алсын хараа бол айгүй их чухал гэж бодож байна. Би одоо яг ямар хүн болмоор байгаа, юу хүсэж байгаа гэдгээ айгүй тодорхой болгох нь зүг баха. Бас нэг чухал сэдв бол бүрэн эзэмшгүй болон одоо mastery тий эсвэл одоо 10,000 цагийн дүрэн бол айгүй их чухал гэж бодож байна. Хүн одоо тийм бүтээлч уран бүтээл гаргах ч юм уу тийм үнэхээр чанартай хүнд хэрэгтэй ч юм уу тийм гооцлонтой юм гарахад амар их цаг хөдөлмөр шаарддаг. Тэгээ 10,000 цагийн дүрэн маань гэдэг маань хүн 10,000 цаг зарцуулж ийж л тийм төвшөнд хүрдэг. Тэгэхээр энэ дээр бас одоо боддоор харсан зүйтэй баг. Би одоо зүгээр л 1 сар ном уншаал тэр одоо салбартаа хамгийн шилтгэн байж болж чадахгүй. Тийм санаа. Бас тэгээд ягаан өхөр гэдэг ном бас байдаг. Тэрнтэй холбоотой одоо хүн өөрийн гэсэн зөвхөн өөрийн гэсэн тийм ниш юм уу те эсвэл тийм know how гэдэг тэр зүйлийг олох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ бол хүн болгон өөрөөр байх. Мэдээж одоо би одоо жишээлбэл бизнест бол зүгээр л нэг одоо юу гэдэг бууцны ресторан нэг гэж байгаа бол тэр бол ерөөсөө ямарч утгагүй бизнес. Уусаа ямар ч орлогогүй хүн болгон хийцэн байгаа. Тийм болохоор хүн бол яг өөрийнхөө тийм ягаан үхэр шиг тийм содон зүйлийг би болгож авах хэрэгтэй юм аа. Бас нэг холбоотой ойлголт гэвэл одоо 100% үүрэг хариуцлага гэдэг зүйл байгаа. Энэ маань бол одоо бүх зүйлд өөрийгөө буруутгах гэсэн үг. Одоо ямар нэгэн алдаа гаргах юм бол одоо тэр бол одоо 76-гийн буруу биш. Бусад хүмүүсийн буруу биш. Та найзын чинь буруу биш. Цагаа агарын буруу биш. Зөвхөн чиний л буруу. Тэгээ юу ч хэлсэн бүх зүйлийг ингэж өөр дээрээ хариуцлага үүрч ийж л хүн ерөнхийдөө юм бүтээх баг. Тэгэхгүй бол зүгээр л өөр хүнд буруутгаад өөрөө үүрэг хариуцлагаасаа цугтаад явхад юу ч бүтэхгүй. Бас үүнтэй холбоотойгоор 100% амлалт маш их чухал хаа. 100% амлалтгүйгээр бид нар яг юунд ч хүрч чадахгүй гэж бодож байна. Хэрвээ дундаас нь зүгээр л хаяа явчих юм бол тэр бол айгүй амархан хүн болгон тэгдэг. Тийм болохоор яг үнэхээр 100% дайчлах гэдэг бол айгүй чухал ойлголт. Тэгээд одоо үүнтэй холбоотойгоор гүн хумсар юм уу одоо unconscious эсвэл subconscious буюу далдуу хумсрыг айгүй ойлгох хэрэгтэй. Ойлгох нь айгүй чухал гэж бодож байна. Тэгээ үүнийг ашиглах нь чухал гэж бодож байна. Ер нь хүнийг бодоод байхад хүн ер нь айгүй их инстинктээр ер нь одоо оперейт хийдэг гэх юм уу? Одоо хүний зан чанар ч юм уу те дадал зуршлууд айгүй их чухал. Хэрвээ хүн үнэхээр л яг тархиараа 100% сэтгэж явдаг байсан бол одоо жимэнд одоо бүх хүн яваа те бүх хүн гоё үйтэй болсон байгаа. Гэтэ ер нь инстинкт одоо сэтгэлийн гүнээс бид нар одоо хүн зан чанар одоо дадал зуршлаасаа тэрүүгээр л ажилтдаг болохоор ерөнхийдөө тийм амжилтанд бол бага хүн хүрдэг гэж бодож байна. Тийм учраас бас энэ одоо дадал зуршлаа буруудахгүйгээр зөв тал руу ашиглаж чадах юм бол айгүй том зүйлийг одоо урт хугацаанд бүтээх байхаа. Тэгээд бас нэг хэрэгтэй юм гээл одоо өөр бусад рол модель ч юм уу одоо биширдэг хүмүүсээс тусламж авах те. Эсвэл одоо тэр хүн чинь хугацаанд ч юм уу тийм байх юм бол одоо биографиг нь уншиж одоо тэр хүн яагаад тэр зүйлдээ үнэхээр тийм хайртай байсан тий.
энэ хүний одоо урам зориг нь яг хаанаас гарч ирсэн. Тэгээ ямар асуудлуудтай тулгарсан. Яаж түүнийгээ давсан. Тэгээд тиймэрдүү зураглал толгоондоо байх юм бол айгүй хэрэгтэй баг. Тэгээ эцэст нь гэж хэлэхэд бол энэ бүхэн ингээд яг ярихад бол айгүй амархан зүйл шиг санагдаж иж магадгүй. Тийм болохоор энийг бол одоо жижиг хэмжээний прожектууд ч юм уу төслүүд хийгээд за би одоо үнэхээр уран зурагт дуртай юм уу үгүй юу гэдгээ шалгах гэж байгаа бол одоо уран зураг хийж эхлээд хүмүүст үзүүлээд ер нь бол туршиж үзчихийж айгүй олон зүйлийг туршиж үзэж хөгжүүлж ийж энэ зүйлээ ерөнхийдөө олж авах. Тэгээд угаасаа л ингэж бодит зүйл хийхгүй бол одоо энэ бүх ийм гой юмнууд одоо янз бүрийн философиуд сэтгэл судлалын юмнууд бодож ямар ч хэрэггүй гэх юм уу. Тэгэл юм уушаал төсөөлж суугаал тэгэл бүх юм чинь толгойд дээр чи эргэлдэж байгаа бол чи одоо бараг л шизотой хүн гэж хэлж бараг болно. Энийг өөрөөр бас одоо mental masturbation буюу оюун санааны гар хандлага гэж ойлгож болно. За тэгээ эцэст нь ерөнхийдөө энэ зүйлдээ одоо цагаа зарцуулна гэсэн одоо шийдвэр гаргах нь маш чухал. Өөртөө тэгэж амлах хэрэгтэй. Одоо гэр бүл, хүүхэд, ажил сургууль, мөнгө ч юм уу тий бусад мэдээж одоо хариуцлагууд байгаа л да. Тэр зүйлүүдэд цаг зарцуулах хэрэгтэй. Гэтэ энэ бол маш их чухал. Миний ярьсан шиг бүр хамгийн чухал зүйл болохоор энэ бол одоо өдөрт цагаа зарцуулж байгаа зүйлүүдийн чинь хамгийн үр өгөөжтэй, хамгийн урт хугацаанд үр өгөөжтэй, хамгийн чухал зүйл чинь байх болно гэж бодож байна. Тэгээд бид нар одоо буруу дадал зуршлаасаа ерөнхийдөө одоо тэрэнд айгүй их цаг алддаг. Жишээлбэл одоо сошиал медиа ч юм уу юу гэдэг тоглоом тоглодог ч юм уу, эсвэл нэг юм санаа зовдөг ч юм уу, эсвэл нэг хүний анхаарлыг татах гэдэг байдаг ч юм уу. Тиймэрдүү юмнуудаасаа одоо айгүй бид нар тийм их юмд айгүй их цаг үрдэг. Тэрийг болоод ер нь энэ зүйлдээ зарцуулаад бүр үнэхээр том өөрчлөлт болох байхаа. Бүр яг ганцхан юм өөрчлөлөөр байна гэвэл би энийг л ер нь өөртөө хэлнэ. Эцэст нь тэгээд ер нь энэ бүхнийг бодохоор ерөнхийдөө бас амар боломжгүйч юм шиг санагдаж иж магадгүй. Одоо зүгээр л өдөр тутмын ажиллаа бүр тийм өөрийнхөө тийм хамгийн дуртай зүйлийг болох нь бол айгүй тийм хүн болгонд олдохгүй тийм амар том үүрэг даалгавар гэж бодож байна. Тэгээд энэ ийм одоо амар нүсэр том эргэлзээ төрүүлсэн бүр тийм амар хөдөлмөр цаг зав шаардсан тийм зүйл шиг харагдаж магадгүй. Ер нь тэгж харагдах ч ёстой. Тийм л учраас энэ зүйл маань одоо хамгийн чухал зүйл юм аа. Тэгээ чи бол ер нь бол дайчин айж хулчих хэрэггүй. Энэ бол угаасаа цустай дулаан. Гэхдээ энэ бол сэтгэлийн доторх талаа. Одоо өөрийнхөө эсрэг хийж байгаа. Өөрийнхөө доод хүний эсрэг хийж байгаа. Ер нь бол олон удаа хүнд цохиулах бах. Гэхдээ тэгсэн ч гэсэн одоо босч ирээд энийг л тулдаал ахаал цохиулж унгаагаал босч ирээл тулдах. Тийм л зүйл гэж бодож байна. Энэ бол хамгийн үнцэнтэй хамгийн чухал тулаан. Цорын ганц тулаан ч гэж магадгүй.